Хашаанд барилгын өгөөр дүүрч эн тентгүү овоолсон шороо блокны үрмэг ихтэй аюултайг анхааруулан нэвтрхийг хориглож барилгын хоёр талаар уяадтжээ. Гэвч сонирхсан хүүхдэд том хүнч хүсвэл доогуур шургаад дээгүр хараагаад энэ чухал бүс рүү нэвтэрч болохоор хариугүй хамгаалалтаа 95 дугаар цэцэрлэг дээврэг өвөлдсөнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Гүйцэтгэгч Алтан зурлаг компани боловсрол соёл шинжилгээ ухааны яамны захиалгаар цэцэрлэгийн барилгыг өргөдөхөөр дээврийг нь хуулж давхрыг нь нэмэхдээ хүүхдүүд нэг давхартаа зохицож хичээлэхээс өөр боломж олгоогүй байна. 95 дугаар цэцэрлэгийн захиргаач хүүхдүүдэд амраалгүй онгорхой дээвртэ өвлжжээ. Энэ дүр зургийг мэргэжлийн албаны төлөвлөгөөд шалгалтаа цэцэрлэгүүдээр хийж явахдаа олж мэдсэн байна. Ингээд цэцэрлэгийн угаасан аяг тавг агаарыг лаборатори шинжилгэхэд аяг тавгны 30 гаруй хувьд нян илэрчээ. Хүүхдүүд амьсгалдаг барилга доторх орчны агаарын нянгийн тон 4400 гэж тоологдсон байна. 1 м куб агаарт 3000 хүртэлх нян байвал хэвийн гэж байцаагчд үджээ. Цэцэрлэгийн орчин ахуйн бохирдол ихтэй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн албаны ерөнхий газар гаргажээ. 544 хүүхэд суралцдаг цэцэрлэгийн барилгын өргөтгөл нэрээр хаавал дээр хүүхдүүдийг хэн харах вэ гэдэг асуудал яригдана. Иймээс асуудлыг эцэг хүүхдүүд чирэгдэлгүйгээр шийдэж өвлийн үдэн төр зогссон барилгын ажлыг цэцэрлэг амархаар эхлүүлээ гэсэн зөвлөмжийг мэргэжлийн албаны ерөнхий газар салбарын яамд нь хөрвүүлжээ. Мөн цэцэрлэгийг тойруулан асгасан шороо барилгын хогийг хүний өлөөс зайлуулж аюулгүй болгон цэвэрлэх хугацаатай албан даалгаврыг Алтан зурлаг компани 95 дугаар цэцэрлэгийн захиргаанд өгсөн байна. Эцэг эхчүүд хүүхдээ өгч авахдаа явдаг замуудыг бол цэвэрлж юуг хэсгүүдтэй бол байршуулж хураасан байгаа. Манай байгууллагын зүгээс бол ерөнхийдөө цэцэрлэг маань өвлийн улиралд яг ийм байдалтай ажилласан учраас бид нар одоо сар гарны хугацаанд бол цэцэрлэгийг хаах хүсэл эрмэлзэлгүй. Гэхдээ цэцэрлэгийн удирдлага багш нарт бол бид нар энэ хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан шаардлага өгөгдөж байгаа. За боловсрол соёл шинжилгээ ухааны яамд явуулж байгаа албан бичгэнтэй болон одоо тэр барилга гүйцэтгэж байгаа компанид энэ цэцэрлэгийн үйл ажиллагаа дуусах цэцэрлэг амар хүртэл хугацаанд бол энэ барилга угсралтын ажил явагдуулахгүй байх чиглэлээр бол албан бичиг санал хүргүүлж байгаа. Барилгын гадна өргөтгөлийн ажил дотор нь цэцэрлэгийн баг ахлахангийн бүлгийг нэгдэж дуудуулж тоо тоолон суралцдаг байсныг мэргэжлийн албаны байцаагчид захиалагч талынхын тавих хяналт муугийн шинжигч тайлбарласан. Харин боловсрол шинжилгээ ухааны яам дээрх тайлбарыг өгөөсгөж цэцэрлэгийн өргөтгөлийн барилга хуулийн өрөөнд явагдаж төр завсарласан тухай ярьлаа. 32 жилийн настай 95 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл ирэх 6 дугаар сар гэхэд дуусна. За яг одоо барилгын ажил явж байгаа хугацаанд бол хүүхдийг тэнд суралцуулж ирсэн юм бол байхгүй. Яагаад гэхээр бол барилга эхлэхээс өмнө бол цэцэрлэгийг бол тодорхой хугацаанд бол амраасан байж байгаа. Тэгэж амрааж ич бол тэр барилгыг бол эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ бол яг одоо барилгынхаа хуулийн дагуу магадлалаар орсон зураг төсвийн дагуу за нийслэлийн одоо мэргэжлийн хүмүүсийн хяналтанд дор хийгдэж байгаа ажил гэж байна. Барилгын захиалагч тал төлөвлөгөөт хугацаанд өргөтгөлийн ажил нь дуусч ашиглалтанд орох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мэргэжлийн албаны ерөнхий газар хүүхдүүдийг амраахаар барилгын ажлыг үргэлжлүүлж болно. Хүүхэд дотор нь тоглож байхад гадна нь тоос хүрж шавар зурх аюултай барилгын огтой тоосчлогтой орчинд хүүхэд байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна.